За намайг Номин Заяа гэдэг. Тэгээд Минзо гэж дууддаг stage name. Ер нь бол өөрөө зохиож аваад Минзо гэж өгсөн. Тэгээ одоо 26 настай. Тэгээд бүжигчин, бүжиг дэглээч. Тэгээд одоо ерөнхийдөө бол бүжгийн найруулга тал руугаа сүүлийн үед жоохон орж эхэлж ийн гэх юм уу? Тийм хүн байна. Одоогоор ерөнхийдөө бол 3 production тариалалтай ажиллаж байгаа. Амар production, тэгээд C гэдэг entertainment байгаа, C production. Тэгээд лигийн бас бүжиг дэглээч, тэгээд cheerleader-ийн ахлагч гэдэг 3 газар хариалалтай ажиллаж байгаа. Амралтын өдөр бол нэлээх ер нь бол бүжиг үзнэ. Ер нь бол яг одоо нөгөө нэг гяс трендэд авахгүй бол одоо тренд чинь ингээл 7 хоногийн л хугацаатай болчиход шүү дээ. Тэгээ трендээ дагна, тухайн үед нь одоо юу бүүм хийж гин, яаж нээж гин, хүмүүс хаашаагаа чиглэж гин гэдэг юм дээр нь сошиал аккаунтаа хөгжүүлэхтэй зориулна. Тэгээ дээрэс нь одоо шинэ энэ 7 хоногт ингээд за шинэ перформанс би тавих шаардлагатай байлаа гэж бодох юм бол тэр тухайн үеийнхаа яг трендийг дагаж одоо шинэ перформанс дэглэх ч юм уу те. Тэр нь бол шинэ бүжиг дэглэх гэж үзнэ. Өөр чи юу гэдэг вэ? Ер нь бол би амар амрах дургу. Зүгээрээ чаддгүй. Тэгээ зүгээрээ чаддгүй болохоор яг нөгөө намайг ингээд төвчлөлтэй болгодог эсвэл намайг ингээд уйдадгүй юмнуудыг л зөрн хийдэг дөө. Тэгээд бас бүжиг үзэж, дэглэлт хийх нэгэн шаардлагатай биш бол яг гэртээ сайхан гэрээ ажиллаа хийн гэж одоо ихнэр болох гэж байгаа хүн болохоор тэгээ нэг сайхан халуун хоол унд бас хийхийг бодно. Аав ээжтэйгээ ер нь бол одоо жоохон төгшлөөд байгаа маяг шиг. Ер нь бол эцэг ихтэйгээ байх хугацаа ер нь багасж байгаа гэж бодоод ер нь гэрийнхантайгаа яаж илүү бас гоё явах уу гэж бодд юм л. Тэгээд ойр дуулзаагүй найзуудтайгаа уулзах ч юм уу. Амралтын өдөр бол зоолттой бол нэг бильярд бол тоглоно. Тийм л энэ да. Хүүхдэд зориулаад гэх юм бол тийм бүжиглэхийг хүсэж байгаа бол яаж хийж байгаа л одоо бүжиглээд л бай гэх юм уу? Одоо нөгөө нэг заавал хүн сургалтанд явах ёстой тий бүжиглэхийн тулд сургалтанд явах ёстой. Эсвэл бүжиглэхийн тулд надад заал хэрэгтэй ч юм уу тий бүжиглэхийн тулд надад ийм хувцас хэрэгтэй гэж ер нь бол нөгөө нэг амар нөгөө нэг олон юм хэрвээ би энэ хувцсыг авчих юм бол хэрвээ би мөнгөтэй олчих юм бол те хэрвээ би ингээд те хүмүүстэй харьцахаас ичгээ болчих юм бол ч юм уу те олон нийтийн дунд байхасаа одоо ингээд санаа зовхоо болчих юм бол би бүжиглдэг болно гэж бодоол яваад хамбал угаасаа хизэж бүтэхгүй хүн бүжиглэх юм бол нойлдооч бүжиглэнэ хаанааж бүжиглэнэ хүн хаана хөдөлж олж ин тэнцэн л хөдлөх юм жаа бүжиг гэдэг бол тийм амар профешнл байх зүйл юусоо биш аахгүй юу бүжиг гэдэг зүйл чинь ер нь бол хөдөлгөөн тэгээд тэндээсээ хөдөлж байгаагаасаа кайф авах те кайф авах тэгээд тэндээсээ бас ингээд юу яах стрессээ хөдөлгөөнөөр одоо гадагшлуулах юм уу те тийм л байна тэгээд ер нь бол яг бүжгээрээ явъя те бүжгээрээ цаашдаа мөнгө олъё амьдралаа зөвхөн бүжигтэй холбоотой байлгах гэх юм бол Монголд бол одоо айгүй боломжтой болж байгаа. Тэгээд Монголоос гадагшаага явах ч юм уу те эсвэл зөвхөн Монголда бүжгийн клубүүдэд багшлаад full time багшлаад ингээд явах юм бол нэлээд боломжтой байгаа. Гэхдээ тэрийг яг нөгөө нэг би тэрнээс ядрах уу би тэрнээс яг таашаал авч чадах уу би өдрийн 3 4 удаагийн анги аваад 7-8 цагийн хичээл ороод надад гоё яах уу эсвэл би хөдөлснөөсөө ингээд хөдлөөд хүмүүстэй харьцаж байгаагаасаа ядрах уу гэдгээ ер нь бол бүжгэлж яахын одоо туршдаа ингээд өөрөө угаасаа ялгаад эхэлнэ штэ хэдэн цагаар бэлтгэл хийж чадах юм те тэндээсээ ингээд ялгаад эхэлчих байхаа би бол шүн 2 болтол ингээд бэлтгэл хийдэг байсан би гэрээсээ хөөгдөөд тэгээ зааландаа бүжгийнхаа зааландаа амьдардаг болоод хичээлдээ яваад тэгээд ингээд намайг заалны буг муг гэд ингээд нэрлэлцэн зөө манай бүжгээд тэгээ зааландаа ингээд амьдардаг. Тэнгүүтлээ би ингээд шүн унтахгүй ингээд бичлэг үзэл өдөр нь баачка авах ч юм уу те скол манай Кроносын одоо Асенсины хідээс ингээд бүжиг заасан. Тэр нь би шүнжэнгөө бэлддэг байсан байхгүй юу? Тэнгүүтлээ за би болохгүй байгаа юм байна. Миний гар сул байгаа юм байна гэл тэгэл шүн ингээд сүнэж мэнэдэг. 1-2 болтол тэгэл толин тараал ганцаараа бэлтгэл хийдэг. Тийм байсан. Тэгээ ер нь бол яг насаараа бүжиглээ ч юм уу те бүжигтэй холбоотой байх юм бол яг л ингээд ийм амар ийм их донтох хэрэгтэй. Яг ингээд бүр ингээд
хүн одоо ингээд нэг юм дондчоороо бүр тэрнээс ингээд гарч чадахгүй тэр нь ингээд байнга бодогдоол те тэрийг хийхгүй л бол ингээд санаа намрахгүй те тэгтлээ ер нь бол бүжигт ингээд дондож болдог. Би яг тэгж донддог гэсэхгүй. Одоо ч ер нь бол би тийм. Яг миний суурь бол Монгол бүжгээр тавигдангуутлаа латин болоод тэгээд чөлөөт болоод чөлөөт гэдэг нь одоо street dance болж эхэлж байгаа байхгүй юу? Street dance болоод амар production-д 10 дугаар ангид орж исэн. Тэгээд тэнцэнээс амар production-да хариалттай 5 6 жил болсныхаа дараа social dance гэдэг юм руу орж эхэлсэн. Social dance нь болохоор одоо дээр үе нөгөө задгаа цагаан магаан байдаг штэ. Хинтэж хамаагүй ингээд гар бариад ингээд бүжгэлждэг. Тэрний одоо орчин үеийн хувилбар гэх юм уу? Одоо бачата, кизомба, салса ороо явчихна гэсэн. Тэр чиглэл рүү ороод бас нэг 3 жил болсон. Одоо ч ихтэй бас нэг хаяа нэг очиж бүжгэлдэг ч юм уу те. Тэгээд сүүлийн 2 жил яг cheerleader гэдэг тал руу ороо явж байна. Хүүхэд анх яаж бичиж сурдаг вэ? Яаж уншиж сурдаг вэ гэнгүүт чинь ингээл дадал хийж байгаа штэ. А үсэг чинь эндээсээ ингэж татаад буулгаад зураас татаад А үсэг болно. Тэрнтэй адилхан энэ булчингууд энэ гар чинь ингэж хөлсөний дараа энэ хөдөлгөөн чинь ийм болно гэдгийг одоо тэр хүнд зааж өгөх нь айгүй чухал. Одоо нэг бүжгэлж чадахгүй байна биш. Тэр хүн биеэ хэрхэн яаж салж хөдөлгөхийг зүгээр ойлгоогүй байгаа гэж бол би боддог байхгүй юу. Тэгээд тэр чинь нийлүүлээд харах үйлбэр болно. Тэгээд хөдөлгөөнүүдээ ингээд залгуулад авах юм бол бүжиг болно гэж бол би тайлбарлалт. Тэгэхээр биеэ яг зөв хөдөлгөөд сурчих юм бол зөв хөдөлгөөд яг сайн хөдөлгөөн хийх дадал үүсчих юм бол дээр нь бол бүжиглж болно л гэж боддог шүү дээ. Хүмүүс нөгөө нэг тэнэг харагдчих үедээ гэдгээсээ ер нь бол ичээд идэг. Тихгүй угаасаа тий муухай бичиж сараалж жиж л угаасаа гоё бичдэг болно штэ. Тийм болохоор хөдөлж үзчихэж аль нь дайггүй аль нь эвгүй юм гэдгээ мэдчихэж ер нь бол бүжгэлдэг болно гэж бол боддог. Багасаа нөгөө нэг энэ угаасаа ивсэлтэй гэдэг агаа чинь багасаа нөгөө хөдөлгөөн хийгээд үдцсэн хүн байгаа байхгүй гэр мөртөө ганцаараа дискоддаг ч юм уу те. Тэгээ хөдөлгөөн хийгээд үдцсэн. Тэгээ бие бас нэг яаж хөдөлт юм байна гэдгээ нэг юм талент хараад ч юм уу те. Ингээд өөр өөртөө ингээд мэдсэн хүн болохоор л ивсэлтэй гэж бол яригадаад идэг байх гэж боддtiin би бол. Cheerleader-ийн холбоо гэж бол байдаг Монголын. Cheerleader-ийн холбоо болохоор яг cheerleader-ийн үндсэн техник төрөкүүд дээр ингээд ерөнхийдөө голчлоод явдаг. Үндэсний дээдлэгийн cheerleader юунд дээр тулгуурлаж явдаг вэ гэх юм бол одоо NBA-ийн одоо cheerleader-үүд дээр тулгуурлаж явдаг. NBA-ийн одоо cheer-үүд хэдэж нөө pom одоо ингээд сагсацдаг юм pom гэдэг байхгүй pom болж одоо бүжгэлдэггүй ч юм уу те. Тэнгүүд одоо яг тийшээгээ очих гээд зөвхөн cheerleader хөгжин дэмжигч биш. Илүү бүх талаараа одоо те яаж тэр саксны талбайг илүү гоё болгох уу гэдэг дээр нь ерөөсөө ингээд нэг чиг барихгүй ингээд олон салаалж ордог байхгүй. Тэгэхээр одоо энэ жилийнх тэрэн дээр илүү анхаарал нэг төрлийн бүжиг биш илүү олон төрлийн бүжиг байлгах тал дээр ажиллаж байгаа. Social dance-ийн хувьд гэх юм бол social dance бас би анх social dance руу оронготлоо ямар олуулаа ямар том юм бэ? Би яагаад мэддэггүй юм болоо гэж бодож байсан. Монголын social dance-ийн бүжигчид гадагшаа гадны улсууд руу очиж урилгаар багшилдаг. Тийм хүмүүс байдаг. Одоо кизомбагаар ер нь бол айгүй олон. Кизомбагаар олон, бачатагаар бас ганц нэг байгаа. Салсагаар одоо бол арай орог байгаа. Тэгээд Монгол багшны хичээлд суух гэж өвөр Монголоос хятадын бас ингээ хотуудаас ирж хичээлд нь суудаг. Ер нь бол дэлхийд гараад ер нь бол өсөлтгүйц хэмжээний багш нар байдаг. Би тэр social dance руу ороход нэг өөр мэдрэмж авч ирсэн. Би болоогүй, ханаагүй гэдэг мэдрэмж авснаа. Би шууд тэмцээнд орж үзье гэж дэлхийн аваргын улсын аваргын тэмцээнд орсон байхгүй юу? Нэг залуутай ингээд хоёулахнаа. Тэгээ би өөрөө бүжгээд иглээд. Тэгээ би ер нь бол сургалтанд яваа ганцхан сар болсон юмсэн. За степүүд нь юм байд юм байна. Ер нь алхмууд нь юм байна гэж ойлгонгуутлаа тэмцээнд шууд дараагийн сар нь бэлдээд тэгээ би аврагцаахгүй юу? Тэгээ би ингээд гайхаад би чинь бас юмны тунг бас тааруулаад перформанс дээр ер нь бол болж байгаа юм байна да гэж яг тухайн үед нэг хальт авсан. Хальт аваад ардаас нь би Турк улс руу бүжиг дэглээчээр явсан байхгүй юу? Тэнд 3 жил ер нь бол ажилласан. Тэгээд манай бүжгийн шоу нь болохоор цирк бүжигтэй ингээ хослоод
Одоо тэгэнгүүт яг бүжгэлж ийсэн намайг ингээд дээшээгээ шидэгүүт би эргэлдэж ч юм уу те ингээд цих бүжиг ингээд холиод тэгээд ийм 45 минутын бүжгийн шоу зөвхөн бүжиг өөр юу ч гарахгүй тэнд. Тим юм дээр ажиллаад тэгээ эхний жил бол болоогүй байгаа юм байна. 2 дахь жил дээр яг за болох гэдэг шүү гэд. Тэгээ 3 дахь жил дээр ингээ бүх юмнуудаа ойлгодог болоод тэгээ зэрэгтэл юун дуртай хүмүүс юун дуртай байдаг гэдгийг бүгдийг нь ойлгож аваа. Тэгээд 3 дахь жил дээр ер нь бол шоуныхаа бас нэлээ их тэгэлтийн нөгөө бусад тэглэгчнэртэйгээ хамт ингээд хийсэн. Тэр болохоор 23 он байсан. Тэгээ одоо миний хийсэн тэгэлтүүд ч гэсэн одоо ч гэсэн Туркид ингээд хүмүүс бүжгэлж байгаа. Тэгээд ер нь бол гадагшаа явна гэж бодож байгаа болохоор одоо ер нь бол Монголын хувьд яг нөгөө нэг бие даасан хүн байгаад тэгээ өөрийн гэсэн байр одоо машин тэрэг тэ бас нэг юм хүнээс дутхгүй бас илүү гарахгүй амьдрахын тулд ер нь бол айгүй их мөнгө бас хэрэгтэй. Улаанбаатарт нэг тийм хямдхан юм шиг амар үнэтэй юм шиг хямдхан юм шиг нэг ингээд тийм дөнгөн данга ингээд болоод байдаг. Тэгээ тэрнээс одоо ингээд бодож байгаа шиг амьдрих юм бол угаасаа амар их мөнгө хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Нэг ингээд гадны сургалтанд ингээд явахын тулд чинь багтаа 6-7 сая мая ч юм уу те. Тэнгүүд чинь тэрийг 1 сар ажиллаад тэг хэрэглэнээсээ гадуур олно гэдэг бол амар хэцүү. Тэнгүүтлээ за залуу байгаа дээрээ ер нь бол нэг юм хийгээд үздэм үү? Нэг бизнес хийгээд үздэм үү гэд. Тэгээ бизнес хийж үзье гэж байгаа дэр нь бас яаж өөртөө нэг юм унаад өрөнд орчихгүй хүн шиг бизнес хийх вэ гэж бодож байгаад ер нь бол муутахгүй, хугацаанд дуусахгүй тэгээ хизээч нөгөө трендээ алдахгүй гэж бодсон үүднээс ер нь бол барилгын материал гэж бол бодсон байхгүй юу. Тэгээ надаас хоол нэхгүй тэгээ намайг өрөнд оруулахгүй юм байна да. Ядчил буцаагаад би одоо энийг ингээд за би чадахгүй мэнэ гэж зарахад буцаагаад авсан үнээр бол ингээд хаанч зарах боломжтой юм байна гэж бол судалгаагаар бол тэгэж би бодоод тэгээд найзлуудаагаа нийлээд одоо энэ лангууг ажиллуулад 5-6 сар болж байна. Яг яагаад бас бизнестэй олъё гэсэн нь нөгөө нэг корона болоход би яг нөгөө миний авьяаслаг монголчуудад ороод хамтлагаараа гоё байж исэн үе яг ингээд зүгээр л нэг юм түүх дурсамж л үлдэх байхгүй. Тэгээд би яг зүгээр л нэг юм газар худалдагч хийгээд одоо нэг гоо сайхны дэлгүүрт худалдагч хийжсэн. Тэгтээ би бодчихсан байхгүй. За ер нь бол юмыг те би ганцхан юм чаддаг хязгаарлаж болохгүй маань ер нь бол би план заавал байж явах хэрэгтэй байна гэж бодсон үүднээс тэгээд энийг ер нь бол хийсэн. Тэгээд ер нь бол бас гадагшаага аялээ зугаалээ те одоо эмэгтэй хүн ч үгүйсээ ээж болно. Ээж болохоос өмнө дахиад хийхийг хүсэж исэн юмнуудаа бүгдийг ингээ хийхэд бол ер нь бол давхар бизнестэй байвалаас зүгээр гэж бодоод тэгээд бол хийж эхэлж байгаа. Тэгээ хүмүүс бол ингээд Монголд бол жоохон эготой санагдаад идэв хүмүүс. Нэг би тийм ажил хийхгүй, би тийхгүй, би ингэхгүй, тэ би таксинд явахгүй гэх тэгснэ нөгөө хүнээс мөнгө зээлээд ингээд амжаад байдаг. Би бол тийм юмыг бол хизээч ингээд өөрийнхөө хувьд ингээд хүлээн зөвшөөрч чаддаггүй байхгүй юу? Би хөдөлж ийн алхаж ийн ярьж ийн тэ чадж ийн би яагаад хийж чадахгүй юм? Би яагаад болох юм? Би яагаад хүнээс ингээд юм гоох хэвтэй гэж боддог болохоор ямар ч гэсэн хүнээс гоохгүй тэгтээ нэг илүү гараадаас юм байхгүй өөрийнхөө хүссэн юмыг л хийж амьдрал гэж бол боддог да. 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 ингэж тавьж иж ингэж хөлчин бүтэн явуулчихсан юм байна. Ой, маацгаа бэлтгэх юм аа. 7 8 амар мундаг болчоод байгаадаа бол ингэж яриад байгаа юм биш шүү гэж бас хэлье. Тэгээд аваад тэгээд хаяхын хаяхвал хөдөө үзэж байгаа хүмүүс тэгээд гэтээ энэ их юмыг одоо хурааж авахын тулд бол амар их золиос
гаргасан гэж бол би боддог. Манай хүрээллийнхэн ч гэсэн одоо намайг ингээд яг багаас минь бүжиглээд хамт бүжиглээд явж исэн найзууд ч гэсэн ингээд амар хэлдэг байхгүй юу? Яаж ингэж хам шиг ингээд гүрийгээл ингээд хэцүү байсан ч те гэрээсээ хөөгдсөн ч ингээд яаж ингээд бүжгээсээ холдохгүй яваад идэв. Би бол ингээд одоо гэрийнхнээс айгаад ч юм уу те ингээд болцсон байгаа маа ч юм уу те. Тэгээ бүжгээс олж ер нь бол миний амьдралд амар олон зүйлүүд бол тохиолдож исэн. Би 11-р ангида найзтайгаа нийлээд карма өрөө түрээслээд тусдаа гарч ирсэн. Тэгээ би яста бүжгээрээ хоолоо олж идэн харж байгаарай гэж бараг л дотроо бодож байгаа л да тохойд тэгж хэлж чадахгүй шүү дээ алуулна гэж бодоод тэгээд ээж би ер нь бол ингээд сургууль мургуултайгаа ойрхон мэлтгэлтэйгээ ойрхон ингээд байд юм уу гэд манайх тохойд гэр оролт идэв гэсэн. Тэгээд найзтайгаа хамт тусдаа гараад тэгээд тухайн үед амар продакшнд яг түншгийн 2-р сизон ч үлээ 3-р сизон ч үлээ тэгээд амар продакшнд ажилладаг 11-р ангийн 12-р ангийн тэгээд хичээл дээр очиж унтаал тэгээд багш нарыгаа гуйж очоод багш би шууд би таалт хийгээд ингээд үзүүлчих төхөө миний дүнг яаж жагаад зохицуулаа гаргаад өгч төхөө гэл ингээд гуйдаг. Тэгэл гол нь л нөгөө нэг бүжиг наагаад байдаг. Тэгэл ер нь бол 1-2 жил гэрээхэндээ ер нь бол батлаад тэгээд олсон цалингаараа гол нь гэрээхэндээ юм авч орох нь ер нь амар гоёсэн. Яг тийм баталж байгаа үеэс надад. Йоо. Яг тухайн үед нэг олигтой цалин авахгүй штэ нэг 20-30 мянган төгрөгийн л цалин авсан баг. Тэгээ яг нэг сүү талах айгүй авч болдог байсан. Йоо. Солиотой. Бүжиг гэдэг бол тэр хөгжмийг биеэрээ илэрхийлж байгаа урлаг гэж боддог байхгүй юу? Тийм болохоор бүжигдийг эхлэхдээ ч гэсэн би ер нь тэрийг амар анхаардаг. Би энэ хөгжмийг яаж хүлээж авж ийн? Надад энэ бит нь чанга сонсогдож гин үү? Тэр дуулалт нь чанга сонсогдож гин үү те? Химнэл нь надад чанга сонсогдож гин үү гэдгийг би хүмүүст биеэрээ илэрхийлж одоо харуулдаг гэж бол би бол бүжгийг бол тэгж одоо дүгнэх юм уу да? Тэгэнгүүт зарим одоо бүжигнүүд хүмүүст яагаад таалагддгүй сүнстэй гэлээд штэ. Тэрийг одоо ингээд ийм сул имийг те сул им дан гэдэг битийг амар том дан гэж харуулах юм бол тэрийг одоо хүн ингээд тэр хоёр юм чинь ингээд зөрөлдөд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр зөөлхөн имийг яаж илэрхийлэх юм те? Эсвэл намуухан ингэж орж байгаа юмаа яаж илэрхийлэх юм? Амар хүчтэй битийг тэр хүн өөрийнхөө хөдөлгөөнөөр яаж илэрхийлэх юм гэдг нь одоо бүжиг дэглээчийн одоо ур чадвар болоод эхэлж байгаа байхгүй. Угаасаа би бүжиглж чадахгүй гэд котлцсон хүмүүсийг бүжиглүүлнэ гэдэг амар хэцүү. Би болохоор нөгөө бүжиг заахтаа бүжигнийхээ хөдөлгөөнүүдийг заалгачаад тэгээд заасан хүмүүстэйгээ хамтдаа хийдэг байхгүй юу? Тэгэхгүй эхлээд те би танарт ийм бүжиг заах гэж шүү гэд өөрөө ганцаараа бүжиглж ирсэн аа. Тэр хүмүүсийг одоо бүжиглэх гэдэг юм бол тэр хүмүүс ингээд би ингэж хөдөлж чадахгүй шүү гэд шууд дахиндаа кодлоод тэнгүүт ингээд баруун үлгэд чи айл үлээ зүүн гарагд чи айл нь үлээ гэдэг ингээд шууд паниктчихдээ байхгүй юу. Тэгэхээр ингээд угаасаа миний бие гэдэг чинь тэр хүмүүсийн биенээс өөр хизээч ингээд би надтай адилхан биетэй надтай адилхан хөдөлдөг хүн гэж угаасаа хизээч байхгүй юм чинь хүн болгон адилхан бүжиглэн гэж бол байхгүй. Тийм болохоор юу яа гэв. Ерөөсөө ингээд кодлцсон хүмүүсийг л өөрчлөхөд амар хэцүү. Тэгэхээр бас бүжгээ зааж явахдаа бас кодлж болохгүй гэдгээ би ингээд амар сайн боддог. Тэгэхгүй эн чинь ингээд ардаас нь ингэж ороод ингээд болчтой гэд би амархан харуулчихдаг. Тэр хүмүүс чадахгүй болонготлоо шууд чантраад за би угаасаа л бүжгэлж чадахгүй байна гэдэг ч юм бол бас амар хэцүү. Бүжигчин хүмүүс л тэнэг хөдөлгөөн хийсэн ч тэрийг тэнэг гэж боддгоо гэдэг байхгүй юу. Тийм болохоор тэр нь амар өвөрмөц харагддаг гэх юм уу гоё харагддаг. Тэгэнгүүт бүжгэлж зөвөр чаддаг ингийн те офис хүмүүс болохоор би тэнэг харагдчихгүй лээ гэж санаа зовж бүжгэлдэг гэх юм уу. Ах нар ч өөрсдөө доор гэсэн хамтлагуудтай болчоод тэгээд ингээд бүгдээрээ ингээд за танах юм уу манах юм уу аль хин нь ингэж нөгөө нэг ингэж дүүнрээ ингээд хөгжүүлж байгаа хүмүүсийн хооронд нь өсөлдүүлдэг байсан болохоор амар гоё байсан юм болоо. Одоо нөгөө нэг тийм толгойнч цөөхөн болж өсөлтийг гэсэн хүмүүс нь ч цөөхөн болцсон болоо гэж боддөө. Одоо бүгд л найзууд бие биенийхээ юмд яаж туслах уу?
яаж илүү гоё байлгах уу гэж хувьдаа л хичээж байгаа дөө. Би ингээл одоо ингээл нүдэн анаал хөвтөнгүүд ингээл одоо би бүжиг дэглэх дуугаа олцсон байлаа гэх юм бол шууд ингээл хөдөлгөөнүүд ингээ бодогдоод яг тийм би одоо ч гэсэн тийм донтолттой яваа. Гэтэ ер нь бол тэр донтолт угаасаа байнгын байхгүй алга болно. Тэнгүүд буцаага тэрийгээ сэргээх юм болохоор би ингээд нөө нэг чиглэлээ өөрчлөөд болоогүй шүү. Чи энийг энтэй микс хийх юм бол чи амар гоё юм гарч ирнэ гэж би өөрөө боддог байхгүй юу. Тэгээд би хэрвээ дахиад ингээд ханаагүй мэдрэмж авах юм бол дахиад өөр зүйл хийдэг ч юм уу те. Тэгэж бол явна гэж бол боддیں۔ Тэгэл одоо ер нь бол бас дахиад нэг чиглэлөө ороод чиглэл эдрийн ахлагч ч юм уу те. Одоо яг ахлагч гэдэг тэд нар л намайг тэгээд байгаа болохоос би бас адилхан л те. Чиглэл эдэр гэдэг чи яг юу юм гэдгээс би ингээд яг сураад байгаа байхгүй юу. Яг бүжгээ дэглэж байгаа. Тэнгүүд чинь би бас яг ингээд энэ рүү ингээд ороод яг жил болж байгаа болохоор яг юм донтолтын хувь дээр байгаа байхгүй юу. Яаж илүү гоё юм их үү? Яаж илүү гоё болох уу? Яаж тэ охтууд би том болоод чиглэл эдэр болсноо гэд ингээд явж явах. Тэгснээ одоо нөгөө нэг нэрийг мартчихсан. Нэг юм Америкт болохоор бүр ингээд имэн ээж нь охин нь ингээд чиглэл эдэр ингээд болцсон юм насаараа тийм түүхтэй. Тэгээд тэр нүгээрээ ингээд түүхэн кино минь болтол байдаг байхгүй юу. Тэгээд яаж хүмүүс охтуудад тийм амар гоё мотивац өгөх үү гэж бол боддог. Гэхдээ ер нь бол нодлон бас ингээд хүүхдүүд ирээл хамтраа хуулын махуулын инээ тэрэ мэрэ гэл аяжгаар бас айгүй олон ингээд охтууд дагаж магдаг ч юм уу те. Тиймэрхүү болж ихээс ер нь бол за таалагдж байгаа юм байна, болж байгаа юм байна. Гэхдээ яаж энэ хүмүүсийг бүр улам олноор нь энэ зүйлийг хийхийг хүсдэг болох уу? Тэгээ тэрийг бас эцэг эхнэр чинь бас ингээд зөвшөөрөхгүй штэ. Тэнгүүд эдгээр ингээд ажиллаад мөнгө олоод ингээд гоё харагдаад болоод идэм байх. Би охиноо энэ ингээд тэ дугууланд нь явуулах юмсан охиноо бас ийм гоё харагдуулдаг болох юмсан гэж эцэг эхт нас мессеж өгөх нь айгүй зөв юм байлээ. Хүүхэд ганцаараа нөгөө нэг харлаа гэд хүүхэд болохоор мөнгө олох боломж бас хомос тэгэхээр гэрийнх нь ойлгохгүй юу. Тэнгүүд нь эцэг эхт нас зөвөр харах хэрэгтэй болчих жоох байхгүй. За үнэхээр л Монголд тэ бүжгээрээ мөнгө олоод ингээд яваад иж болох юм байна гэдгийг. Тийм. Одоо гэхдээ ер нь бол залуу ээж аав нар бол яаж иж байгаа л охтуудыг бол яаж иж хагаад жоох хүүхдүүд авахгүй мó авчил та яаж иж байгаа чамтай ингээд зууралтуулаад явж ялах юмсан гэж тэгээд байхгүй. Тэгэхээр бас нөлөөлөд байгаа юм чи сайдад тийм үү? Тэг яг юунаас яг бүжгэлж эхлэхийн гэх юм бол зөвхөн л тархиндаа үнэхээр бүжиглэхийг хүсэх хэрэгтэй. Тэгэхэд бол хүн хаанч бүжиглэнэ. Swerve, dropping number